Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн үлгэрээд бүгдээрээ эмээгийн цэцэрлэгийг янаа. Эмээгийн цэцэрлэг. Нэгэн өдөр цэцээ эмээгэндээ очив. Хаалгыг нь доошсонд хариу байсангүй. Сониуд сэтгэл төрөн охин байшингийн нөгөө талаа тойж цэцэрлэгт нь хүрв. Тэгтэл зүлгэн дээр нь тал хулуу, ээрүүл, болод шаагай, цусын дэгний сан байж байх юм гин. Бас тоогоод үнэн алтан зоосон дээр солон дутсан байлаа. Гайхалтай гэж охин бодоод эдгээрийг би өмнө энд харж байгаагүй дээ гэж бухтнав. Бүр хачирхалтай нь эмээ шидэт цаваа барьж далавч зүгээд тэнгит нисэж яваа харагдав. Цээцгийн амт томоос том ангай эмэл гайхлаа. Та чин шидэт дагин болчихоо юу даа? Хэмээн охин дуу алдав. Тийм ээ, би чин шидэт дагин шүү дээ гэж эмээ нь хэлээд сайн өнсөлжингийн зочлоод илээ. Одоо харин найз шидэт дагинстайгаа цай авах ёстой. Дараа ирэхэд чинь энэ бүхний талаар яаж өгье? Явуулахгүй бол болохгүй. Харин чи бяцхан нууцыг минь хадгалаарай хэмээн захив. Тэглгүй яах вэ? Хэмээн цээцээ амлав. Эмээ шидэт цаваа ганц дохиод гялсахын алга болчихов. Цээцээ харин дараагийн удаа дахин ирэхээр дисэн адан хүлээсээр байлаа.